Япон нүдэн ихэд лижийнхоо бэлхүүсээр нь тэрвэрцэн үнсэж байдгийн. Энэ үед Японын гарт гинт ямар нэг зүйл хүрэх шиг болсон чинь нөгөө сонин дуу хоолой сонсогдоод ард нь нөгөө чөтгөр шиг эмэгтэй. Чи үнэхээр үнийг хийх гэж байгаа юм уу? Гэд цусаар үлээ зогсож байдгаа. Тэгэд Япон мансуурлын байдлаас гинт ухаа ороод жихог хангалттай болооч гэд түлхлээ. Тэгсэн жихо за хэлвэлтэй гэд цээжинд нь хөрөнгө хэлж идэв. Япон уучлаарай би хитрхийг хуучсан болтой гэж хэлэхдээ дотроо би яагаад юу ч санахгүй байна. Би тийм ч их уугаагүй юмсан гэд бодож байтал жихо чи юу санахгүй байна уу? Бид хаана байгаа нь тийм чухал гэж юу? Хамт байгаа нь чухал шүү дээ. Тийм биз дээ гэж хэлээд Япомыг бүр хүчээр өөртөө нагаад уруул дээр нь үнсэд хэллээ. Япом дуугарч чадаал болохыг хүссэн ч жихо зогссонгүй. Тэгэхэр нь Япом жихог түлхэж холдуулаад алгадчихлаа. Жихо тэнцвэр алдаж унахтай. Хөөе, Япом, ярилцаж болохгүй юм уу? Гэхэд Япом чамайг харал идэг. Намайг зүгээр өрх. Гинт дотны юм шиг ажиллахаа болж үз. Гэж хэлээд эргэж хараа талхахад жихо араас нь Япом, гой, ярилцъя л та гэж гуугаад үлдлээ. Япомч лифтнээс буугаад хаалга саваад гараад явчлаа. Харин ганцаараа үлдсэн жихо. Хөөчлаарай. Би хитрхийг хуусан бололтой. Ямар том асуудал үүсчих вэ? Үүнийг яаж засах вэ? Гэж толгоогоо гашлаглаа. Тэгсэн жихо гинт сонин царайлаад нүдэн томроод дээшээ харж байна. Үүний дараа Япом гэртээ ирсэн. Толгой хааграх нэ. Өнгөрсөн шөнө юу болсон юм бэ? Бараг юм санахгүй байна. Тийм ээ. Тэр мөн новш лижихо. Тэрнтэй уулзсан. Тэгээд дараа нь юу болсон юм бол? Би хичнээн согтоогүйч юу ч санахгүй байна гэж юу? Гэж бодож байгаад утсан дугарахаар наваад харлаа. Тэгсэн Хионоос баахан дуудлага мессеж ирчиж мессеж дээр чи яагаад хариулахгүй байгаа юм бэ? Чи миний уурыг хүргэж байна шүү. Гисэн байхаар Япом би л уурлах ёстой байтал. За зүгээр л түүнийг блоклчихъя. Гээ зогсож байтал дахиад өөр дугаараас мессеж ирж байна. Зурвас дээр сайн байна уу? Намайг Сүүтио гэдэг. Би домон цагдаагийн хилцээс холбогдож байна. Гэсэн утгатай зурвас байлаа. За тэгээд Япом юу болсон талаар асуухаар залглаа. Утасны цаанаас цагдаа. Сайн байна уу? Ким Япом мөн үү? Би Сүүтио байна. Та өнгөрсөн шөнө лижихотой хамт байсан уу? Юу? Тийм ээ, би хамт байсан. Юу болоод байгаа юм бэ? Би өнгөрсөн шөнийн талаар танаас хэдэн асуух асуулт байна. Таны хамт байсан лижихо одоогоор сэхэн дэмжлүүлж байна гэж хэлээд Япомыг цагдаагийн хилтэсээр дууддээ. Харин жихо нүүр ам нь авах юмгүй болсон сэхэний тасагт байж байна. Удалгүй цагдаагийн хилтэс харагдах ба Япон байцаалт өрөөнд ороход цагдаа нар Япомыг хараад тэр үнэхээр бодит хэд итгэмээргүй юм аа. Ямар хөөрх юм бэ? Яагаад хүмүүс түүний тухай яриад байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэр үнэмлэхтэй ирэх зургаасаа тэсвэр харагдах юм та. Солонгос бол гоо сайхны мис заслын ертөнц гэдэг нь үний юм байна л да. Гэт хоёр цагдаа хоорондоо ярилцаж байтал Сүүтио хаалгаар орж ирээд та нар дөөр хийх зүйл байхгүй нөө? Гэрч харж зогсохын оронд өөр хийх зүйл алгав гэж хэлээд урагш хараад тэр эмэгтэй юу? Энэ бол яах аргагүй тэр мөн. Гэхдээ ямар нэг зүйл буруу байна. Энэ бүхэн нэг л эвгүй юм гэж толгоогоо мажингаа бодлоо. Удалгүй Сүүтио Япомтэй байцаалтын өрөөнд уулзлаа. Тэгэхээр чи лижихотой шөнийн 1 цагийн орчимд уулзсан байх нэ? Тийм ээ. Дараа нь та нар шөнийн 3 цаг тусын замаар явцгаасан тийм үү? Тийм ээ. Надад тэр үеийн таксины баримт утсан дээр минь байгаа. Таныг авснаас хойш юу болсныг та огт мэдэхгүй гэж хэлж байна уу? Тийм ээ. Ямар нэг шалтгаанаар би зөвхөн зарим нэг зүйлийг санаж байна. Миний санаж байгаа цорын ганц зүйл бол би уучсан бөгөөд ухаан алдсан явдал. Ухамсараа эргүүлж аваад лифтэнд байхад жихо намайг үнсэж байсан. Би ухаан орж түүнийг түлхэж холдуулахыг оролдсон ч тэр намайг үнсгэж зогсоогоогүй. Би ухаантай байхыг хичээгээд зүхтаасан. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Би түүнд ямар нэг зүйл хийчихсэн юм болов уу? Гэж хэлээд Япом нүрээ дараад санаа алдлаа. Үүнийг харсан Сүүтио. Хөөхөө. Та түүнд санаа зовох хэрэггүй дээ. Бид таныг ямар нэг сэжиггүйгээд аль хэдийн цагаатчихсан. Камерын бичлэгээс харахад энэ бол өөртөө гэмтэл учруулсан явдал байна. Гэхдээ тайлбарлахад жаахан хэцүү зүйл байгаа юм. Гэхэд Япом гайхлаа. Хүлээгээрэй. Та тэрнийг өөртөө гэмтэл учруулсан гэлөө. Би бичлэгийг харж болох уу? Уучлаарай. Энэ бол нэлээд сочирдом зүйл. Би түүнийг гэрчид харуулахыг хүсэхгүй байна. Байцаагч. Би бэлгийн хүчирхийллийн хохирогч байна. Таныг залгахаас өмнө би түүнийг цагдаа төхөр бэлдэж байсан юм. Би түүнийг зүгээр сониуд цангаасаа болоод харж байгаа юм биш. Хохирогчийн хувьд би хэргийн газар юу болсныг өөрийн нүдээр хармаар байна. За яах вэ? Гэхдээ үзэхэд хитрхи хүнд байвал надад хэлээрэй. Сүүтио ингэж хэлээд камерын бичлэгийг тоглууллаа.
Бичлэгт Жихо Яппумыг үнсэж байх үе харагдах ба Яппум бичлэгийг үзэнгээ дотроо би энэ тухай бодохыг ч хүсэхгүй байсан юм. Гэхдээ би үүнийг өөрөө харах ёстой. Тэр новш ямар ч гимшилгүйгээр надаар тогсон. Тэр яг юунд гимшиж өөрийгөө гэмтээсэн юм бол гэж бодлоо. Бичлэгдэр Жихо ганцаараа лифтний толь руу харж инээж уйлж байснаа толгоогоо гидээсний хамаг хүчээрээ толийг мөргөж байдیں۔ Яппум дотроо гэхдээ миний харсан зүйл үүнийг өөртөө гэмтэл учруулсан гэж хэлэх ямар ч аргагүй байна. Энэ бол маш аргис шийтгэл байна. Түүний хүсэл зоригийн эсрэг үйлдэлсэн хүч. Би яагаад гимших ёстой гэж. Энэ миний буруу биш. Эхэндээ тэр надад өөрөө халдсан. Тэр новш өөрөө үүнийхээ хариуг төлж байна гэж бодоод бичлэгийг үргэлжлүүлж үзлээ. Жихо толийг нүрээрээ дахин мөргөж байснаа ухаангүй аятай хоошоо гэдэхэд камер царай нь бүр амар хөхний цулцсан байгаа нь харагдана. Тэгснээ Жихо бүр толь руу хамаг ирчээрээ гүйж толийг мөргөөд цусан толь нь наалтаад үлдлээ. Яппум үүнийг хараад үнэхээр л ямар нэг зүйл биш байгааг анзаарлаа. Дараа нь Яппум гэртээ ирсэн шүршүрд орж байхдаа Жихогийн явдлыг бодоод гэхдээ би ухаан алдсан. Тэр үед намайг сэрээсэн тэр зүйл энэ хүзүүний зүйлтэй зүүсэн өдөр миний сонссон тэр л танил хоолой миний чихэн шивэнсэн тэр хоолой мөн байсан гэж үү гэд зүйлтэй бариад толинд өөрийгөө харж зогсохдоо нөгөө чөтгөр шиг хүүхний талаар дурсаад Жихо ч бас түүнийг харсан болов уу гэж бодлоо. Энэ үед бид Жиход лифтэн дотор яг юу тохиолдсон талаар мэдж авнаа. Нөгөө чөтгөр шиг хүүхэн Жихогийн нүүрэнд тулцсан зогсох ба Жихо айсандаа чичирч "Гуй, намайг бүх гэмтэ" гэж гуйж байгаад удалгүй лифтний толь руу хараа зогсчиж тэгсэн нөгөө чөтгөр шиг эмэгтэй хачаа хоолоогоор Жиход "Чи үүнийг өөрөө дуудсан. Энэ бол чиний үүлийн үр. Чи үүнийг дуртай хүлээж авах ёстой. Тэгэхээр инегээч. Би чамайг бүрмөсөө алахгүй." Гэхэд Жихо уйлсан байдалтай хүчээр инээж явах бөгөөд удалгүй ямар нэг зүйл цохих няцрах чимээ сонсогдож байдаг. Харин Яппум орон дээрээ хөвтөж байхдаа хийвтэнд яг юу болсныг би нарийн мэдэхгүйж нэг зүйл гарцааг үнэн. Тэр шүн надад юу ч тохиолдож болох байсан. Эцсийн эцэст тэр эмэгтэй намайг аварсан гэд зүйлтэй барингаа бодлоо. Тэр үед Яппумын бэлхүүсээр нөгөө эмэгтэй тэрч байх ба Яппумын ард уйлсан чигтээ Яппумыг биедээ нааш тэрврээд хөвтөж байдгийг. Мэдээж Яппум үүнийг мэдэхгүй. Яппум дотроо миний зүйлтний эзэн намайг аварч ийм гоо үсгэлэн биелгэлсэн миний аврагч. Тэр шүн намайг аюулаас татж гаргасан. Гэвч гэд бодоод хөвтөж байтал нөгөө эмэгтэй ард нь инээмсэглэх хоолойг сонсох шиг болоод цочоод туслаа. Тэгснэ "Хэрв тэр намайг авраагүй л яах вэ? Энэ анхных биш байсан. Тэрний гаранд хүрсний дараа Жихо гараа зүгээр нэг цаасан зүсчихсэн. Би үүнийг зүгээр л тохиолдол гэж бодсон. Гэвч Жихо намайг дараа нь үнссэн. Тэгээд Жихогийн нүрэнд яг ижил зүйл тохиолдсон." Гэд Жихо тохиолдсон зүйлийг бодонгоо уцаа ширтээд "Хэрв тийм бол надад баталгаа хэрэгтэй байна. Пак сонгуунж бас надад хүрсэн. Тэр өдрөөс хойш түүнд юу тохиолдсон бол" гэж бодоод сонгууны сошиал хаяг руу орж үзлээ. Сонгуун байнга зургуудаа сошиал хуудастай байршуулдаг байсан ч гэнт зургуудаа оруулахаа болчиж. Тэгэд Яппум сонгуунтай ойр байж магадгүй коллежийн таньдаг эрэгтэй утас руу залглаа. Нөгөө талаас нэг эрэгтэй "Байна уу? Хэн бэ?" "Оо, би Яппум байна. Яагав коллежийн сонгуунд юу тохиолдсныг чи сонссон уу?" "Оо, чи сонгуун ямар нэг байдлаар бэртсэнийг дуулаагүй юм уу? Тэр барилгын талбайгаар явж байтал төмөр дамнуу руу гар дээр нунж ясны хугарал авч гараа тайруулахаас өөр аргагүй болсон гэсэн. Тэр одоо ёстой үнэн эвгүй байдалтай байгаа штэ" гэж хэллээ. Яппум уцаа салгасны дараа дотроо бодлоо. Энэ бүхэн үүнийг баталж байна. Энэ бол зүйлтний 2 дахь дүрэн бололтой. Зүйлт зүүж байгаа хүний бие махбодод өөр хүн хүрэхэд тухайн хүний биеийн хэсэг сүйддэг. Энэ гоо үсгэлэн намайг аварна гэж би бодсон. Гэхдээ би андуурчээ. Энэ гялдсан бүрхүүл бол зүгээр л тэднийг өргөдөх өгөөшд орсон араатнуудыг хэсэг хэсгээр нь тасдаж хаяхаар бүтээгдсэн аимшиг төрөх. Энэ бол миний хувирсан дүр төрх гэд толгоогоо барин бодлоо. Тэгэд Яппум би үүнийг одоо зогсоох хэрэгтэй гэд хүзүүний зүйлдээ тайлхыг оролдоно. Шин царайндаа хичнээн дуртай байсан ч би ингэж хүмүүсийг гимтээж цаашид энэ бүхнийг үргэлжлүүлж чадахгүй. Энэ үн цэнтэй зүйл биш. Энэ бол гэмт хэрэг гэж бодсон ч толинд өөрийнхөө хөөрхөн царайг хараад энэ царайнаас салж чадсангүй. Яппум гудамжаар алхаж явахдаа дотроо эцэст нь би гудамжшигтай буулт хийсэн юм. Би зүйлтэй хаяхад зориг минь хүрээгүй. Гэхдээ зүгээр суугаад энэ хараалыг зүгээр хүлээж авч чадахгүй. Надад баталгаа хэрэгтэй байсан. Энэ зүйлийг яаж миний гарт орж ирсэн? Мөн жинхэнэ эзэн надаас юу хүсэж байгааг мэдхийн тулд би худалдагчтай уулзах хэрэгтэй болсон гэж бодноо. Тэгээд Яппум зарын аппликейшн дээрх худалдагчийн профайлыг шалгаад
Тэр хүн олон төрлийн сонин бараа жагсааж зардаг байсан нь энгийн хувийн хүн биш болохыг илтгэж байна. Гээд өөр нэрээр шинэ аккаунт үүсгэж зүйлтийг өөртөө зарсан худалдагчтай холбогдохоор цаг тавлаа. Бодлогын зүйлтийг Япон зарсан хүн хүрээд ирлээ. Япон эргэж хараад худалдагчийн өөрийнхөө сайт дээр тавьсан чихвчийг сонирхож байгаагаа хэлтэл нөгөө залуу ичингүүрэл хазар нь улайлаа. За тэгээд Япон залуугаас завтай эсхийг нь асуугаад чихвчээ яаж утастайгаа холбохыг заагаад өгч болох уу? Гээд түр кафед ярилцах санал тавьснаар тэд кафед ирлээ. Залуу чихвчийг утастай нь холбож өгдөө. Тэгсэн Япон олон зүйл асууж догтлуулж агаад би чамд нэг зүйл харуулъя. Чи үүнийг хараад өгөөч. Гээд зүйлтэй гаргахаар цамцны ингрээ барьлаа. Тэгсэн нөгөө залуу хазар нь улайгаал юу үзүүлэх гээд байгааг нь догтлол хүлээж исэн Япон зүйлтэй гаргаж ирээд чи үүний талаар мэдхүү гээд асуусан чинь нөгөө залуу учир зүггүй зүхтаад явчлаа. Япон гайхал тэр энэ зүйлтний талаар гарцаагүй ямар нэг зүйл мэдж байна. Гээд хойноос нь хөөлөө. Япон хойноос нь хүлээлтээ надад энэ зүйлтний талаар хэлээдэх гээд хөөсөн ч нөгөө залуу зогссонгүй. Улмаар залуу нэлээ хол гүйж холдоод Япомын хойно үлдээшлээгээд жаахан тайвшраад алхсан чинь Япон хөлсөндөө хутгалцсан араас нь гүгээд ирдгийм. За тэгэл ярилцъя л да. Надад энэ зүйлтний талаар чамаас асуух зүйл байна. Гээд салгалаал залуу руу алхсан чинь нөгөө залуу наа зүйлтний талаар юу ч үтгээр гээд зам гараад зүхтаагаар гүйсэн чинь нэг машин хамаг хурдаараа тулаад ирлээ. Аз болоход залууг арайч газартай нялцсангүй. Үүний дараа Япон залуугаас зүйлтний талаар асуугаад юу ч хэлэхгүй болохоор нь энэ зүйлт хуурамч юм уу? Би таныг баталгаагүй зүйл зарсан гэд цагдаад өглөө. Гэсэн чинь нөгөө залуу аргагүй ихэн зүйлтний талаар ярьлаа. Залуу нь асуурсан хүмүүсийн гэрийг цэвэрлдэг ба ажиллаа хийж байхдаа хогийн цэг шиг болсон айлын гэрийг цэвэрлж байж л дээ. Тэгтээ тэр гэр дотроос нэг цэнхэр сав болсон ба нэгэд үцгэд дотор нь Япомын зүйлт байсан юм байна. Япон залуугийн яриг сонсоод "Юу? Нас орсон хүний гэхээр энэ зүйлт нас орсон хүний гэсэн үг үү?" "Тийм ээ. Би цэвэрлэгээний компанид ажилладаг юм. Гэхдээ энэ нь энгийн нэг цэвэрлэгээ биш. Бид хог аяглаар дүүрсэн хаягдсан байшингууд олон ганцаараа нас барсан хүмүүсийн гэрийг цэвэрлэдэг. Зүйлтийг Мёнхён ядуусын хороолоос олсон юм. Таны сайн мэдгчлэн энэ бол тийм ч сайхан газар биш. Мөнгөгүй явах газаргүй болсон хүмүүсийн эцсийн очих газар. Тэнд хог хаягдлаар дүүрсэн өрөөнд нэг эмэгтэй нас орсон байдалтай олдсон юм. Тэр өрөө банк ялзарсан үнэртэй байдаг байсан болохоор хүмүүс тэнд хүн нас орсныг ч удаан анзаараагүй байсан гэсэн. Бидний очиход цогцсыг хэдийний зөөгөд явуулчихсан байсан ч тэр орчин маш аимшигтай байсан. Тэр зүйлд өрөөнд байсан жижиг хөргөчнөөс олдсон юм. Тэр эмэгтэй зүйлтийг хинч үтгий олоосоо гэж хүссэн бололтой. Муудсан савтай хоолнуудтай цуг хөргөчөнд хийчихсэн дэлхийн хамгийн үнэтэй эрдэнэс шиг нандин нь нуусан байсан. Хайрцаг инээхэд дотор нь тэр зүйлт байсан юм. Тийм болохоор тэр зүйлт гээд үгээ дуусгаагүй байхад Япон толгоогоо бариад та надад нас барсан хүний эд зүйлсийг зарсан гэж хэлэх гээд байна уу? Гэхэд цэвэрлэх залуу. Тийм ээ. Би буруу зүйл хийснээ мэднэ. Гэхдээ манай энэ цэвэрлэгээний ажил бараг л сайн дурах шиг байдгийм. Бид ердөө л үндсэн зарлаа нөхдөг. Хэрвээ би иймэрхүү юм хийхгүй бол амьд явхад үнэхэр хэцүү байна. Юу ч байсан маш их уучлаарай гэж хэлэхэд Япон би чамаас уучлахгүй гэж хүсээгүй байна. Үүний оронд тэр зүйлтийг олсон газараа яг тодорхой хэлээд өг гэж Япон хэлснээр зүйлтийг анх олдсон гэх Мёнхён ядуусын хороолд ирлээ. Япон дотроо түүний өгсөн хаяг хотын хамгийн муухай ядуусын хорооллын яг дунд байрладаг. Үүнийг газрын зургаас харжологч энгийн хүмүүсийн нүдэнд өртдөггүй мартагдсан газар. Хот доторх хогийн цэг буюу балгас зүйлт байсан газар бол яг энд. Япон мань бороонд шүхүр арин ядуусын хорооллын нэг хуучин барилын гадаа ирээд утсаа шалгалаа. Байрны урд нэг өвгөн тамхи татаа сууж байдаг ба Японыг хараад "Чи залгсан тэр бүсгүй мөн үү? 301 тоо дөрөв үзмэр байгаа тэр эмэгтэй." "Өө, тийм ээ, сайн байна уу?" "Энэ хуучин байр байсан юм. Бусад газрыг бодвол арай дээр амьдрах боломжтой гэж хэлж болно л доо." "Энд яаж хүн амьдрдаг байна?" "Чи энд хүмүүс яаж амьдрч байна гэж гайхаж байгаа байх л да. Гэхдээ яах вэ? Бид бүгдээрээ л амьдралын хамгийн доод цэгт байна шүү дээ. Ямар тач ямар нэг байдлаар амьд үлдэхийн тулд зүтгэх хэрэгтэй болдгийм." гэж хэлээд өвгөн байрны үдэн дээрээ "Өөрөөг үзүүлэхээс өмнө" гэд гараа сунгахад Япон өвгөнд 50,000 вон мөнгөнд дэвсгэртүүд өглөө. Японыг дотор коридорыг ажиглах үед өвгөн өрөөндөө мөнгөө тоолонгоо дотроо "Тэр эмэгтэйг амьд байхад нь эргэж ирдэг ганц ч хүн байгаагүй батлаа. Өгснийхэн дараа өрөөнд нь ирдэг зочин байх шивдээ" гэж бодож байтал Япон "Би ихлээд өрөөг жаахан тойроод харчих уу?" гэхэд байрны өвгөн "Тэгдэ. Дуусаад намайг дуудаарай. Хэрв ямар нэг асуулт байвал би хариулахад бэлэн байна" гэж хэллээ. Дараа нь Япон ганцаараа 301 тоод өрөөнд орлоо. Өрөө дотор юу ч үгүй хоосорсон боловч ачин жигтэй чийг ханхалсан хөгцөрсөн үнэр шингэсэн хэвээр байлаа.
Япон цэвэрлэгээний компани өөрөө бүрэн цэвэрлж чадаагүй болтой. Түүний уул мөр энд байсаар л байна. Тэд үүнийг бүрэн арилгаж чадаагүй юм шиг байна. Гээд газарт явган сууж нас барсан эмэгтэйг нас барахтаа яг хаана хөвтөж байсан юм бол гэж бодоод гараа сунгаад шалны харлагдсан толботой хэсэг түртэл гинт жом гүгээд ирлээ. Япон зочоод хойш савж унаад юу болчих вэ? Би хаана ирчих вэ? Арай байж боломгүй юм. Гээд эргэн тойрноо харсан чинь битүү хог болсон өрөөнд байж гинэ. Тэгснээ нүдэн томрол нэг зүйлийг хардیں۔ Өмнө нь өнөөх нас барсан байдалтай болцсон гих эмэгтэй сууж байдаг. Япон тэр энд байсан байна. Ямар ч төрөл төрөсөдгүй болохоор түүнийг хинч тоодоггүй, танихгүй нэгэн байсан. Тэр хогон овоолго дунд ганцаар амьдарч байгаа дүгсэн байх нь. Гээд харлаа. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй цэнгэр савнд боосог хэдэн мянган долларын үнэтэй зүйлтэй хөрөгчөндөө нууж байхыг Япон марлаа. Эмэгтэй зүйлтэй нуусны дараа цээжээ дарж хүчтэй ханиалгаж байгаад газар тулж суугаад нилээн шаналж үхмээргүй байна гэж өөлж байсан ч улмаар газар дээрээ унаад өгчээ. Тэгэд удаан хугацаа өнгөрсөн ч цогцсон олдоогүй байх ба ялзраад яг анх үгсэн газраа л байж байсан юм байна. За тэгэд Япон буцаад саяны зүүд ч юм уу дурсамж ч юм уу байдлаасаа сэрчлээ. Тэгэл хөөрхөн эмэгтэйг өрөвдөж уйлал тэр надад сая үүнийг үзүүлчих вэ? Гэхдээ яагаад чи надад үүнийг үзүүлж байгаа юм бэ? Гэд уйлаа сууж байтал цаа талын ханаас жижиг нүхээр гэрэл тусч जैन. Нүхээр нэг нүд Япумыг харж идэв. Яасан бэ гэсэн нөгөө түрээслэгч өвгөн чинь ханны завсраар Япумыг хараад тэр үнэхээр үдсгэлэнтэй юм. Гэхдээ тэр яагаад уйлаад байгаа юм бол? Гэхдээ уйлж байхдаа чалуух юм аа. Гисэн өмдөндөө гараа хийчихсэн зогсож जैन. Өвгнийг яг тэгээ зогсож байтал хинэгэн хаалга саваад өрөөнд ороод ирлээ. Тэгснэ чи надад миний харал утсан мөнгийг өгөхгүй юм уу? Би яг бэлдэж байсан юм. Гэхдээ дахиад жаахан мөнгө дутаад байна. Гэхээр нөгөө нөхөр ханцууга шуугаал зодох нэ. Энэ нөхөр нь өвгний дээр байдаг нөхөр юм шиг байна л да. За тэгэл ханны цаан чимээ гарахад Япон гайхаад гарсан зүг рүү харлаа. Тэгээд өгөж очсноор нөгөө ханны нөхийг олчж байгаа. Япон энэ хууч ханыг бараг л хэврэгхэн фанаар хийчихсэн юм байна. Энэ завсраар яг хажуу талын өрөө рүү харж болохоор байна. Гээд зайгаар хартал нөгөө мөнгө авах гэж ирсэн нөхөр харагдаж байна. Өрөөнд дотор нөгөө байрны өвгний нүдийг нь тис зогсон төлбөр хураагч нөхөр өөдөөс нь хар зогсоод чи намайг юу гэж бодов? Миний авах ёстой мөнгийг хурд өг. Мэдээж би өгөх гэж байсан юм. Та надад тайлбарлах боломж өгөөч дээ. Эхлээ чамайг сайдар гөвөх хэрэгтэй байх шүү. Гэж мөнгө хураагч хэлээд ширээн дээр гүн тэтлэл цаг бөгшнүүдийг шалгаад энэ бөгцүүл яагаад яг адилхан хоёр ширхэгтэй байгаа юм гэж хэлээд ширээн дээрх зүйлсийг ууталж тавиад 2 цаг 2 бөгж гэдэл энэ бүхэн чинь чиний өдрийн зээлийн хүүхч гүйцэхгүй шүү дээ. Өөр нуусан зүйл байна уу? Гэж ярьж байхдаа ширээний доод талыг тэмтэрч үзээд доод талд нь скотчор тогтоосон ягаан төрөвчийг олчихно. За тэгэл төрөвчийг гаргаж ирээд хин юу вэ? Энэ төрөвч яагаад юм танил санагдаад байна? Гэхэд байрны зөвгөн царай нь хуурснаа. Чиний бодож байгаа шиг тийм зүйл биш. Түүнийг доош нь тавь. Гэхэд төлбөр хураагч нөхөр. Хөө. Үнэхээр амар юм. Намайг айн гэж бодоо юу? Ямар ч байсан үүнийг чинь аваад явъя. Гэд босог гэтэл өвгөн араас нь төрөвчийг надад өгөөтх. Хараал идмэр минь. Гиснэ мөнгө хураагч араас хутга тулгаачлаа. Мөнгө хураагч чи юм уу бицхэн. Гэл хийсэн чинь өвгөн би буцааж өг гэж хэлсэн шүү. Гиснэ хутгалч чинь тэгэл өвгөн мөнөөш чи намайг айлгаж чадна гэж бодоо юу? Чамайг хараал идэг гэж хэлээд уудалсан мөнгө буцааж аваад чи намайг сонсох ёстой байсан юм. Чи үүнийг ямар үнэтэй болохыг мэдэхгүй байна. Энэ бол миний амьдралыг бүр өөрчилж чадах зүйл. Муу тэнэг новш минь гэд төлбөр хураагчийг алжиж байгаа юм аа. Харин Япон энэ бүгдийг ханны завсраар гаргахтаа яга өнгийн төрөвч энэ ердийн нэг төрөвч биш байсан гарцаагүй. Тэр үүнийг амьдралыг норонгоор нөөрчилж чадах зүйл гэж хэлсэн. Хэн нэгнийг алж байж авахар тийм үнэтэй зүйл байх нь яг л миний зүйлд шиг. Энэ ямар ч эргэлзээгүй нөгөө эмэгтэй байжээ гэж бодож байтал нөгөө өвгөн одоо дуусгах зүйл бол ажи өрөөндөх нөгөө эмэгтэй түүнийг ашиглаж гадаад дуусгах болно гэд Японын байгаа зүг рүү харлаа. Тэгснэ мөнгө нэхих чирэг бурхан минь хүндэд том гахаа гэд цогцыг нь нуухаар хөлнөөс нь чирэхтэй тэр хүүхэн бүхнийг сонсож гсэн байх учиртай. Яралтай түүнийг дуусгах хэрэгтэй гэж амандаа өглөж байтал Япон ханны цаанаас түр хөлөөрэй битгий наашаа орж ирээрэй. Би цагдаа дуудаг байгаа. Гэхэд өвгөн хутгаа өмдөндөө хийнгээ. Чи намайг байн гажгэлж байсан хэрэг үү? Чи мөр залтай үнэг надад худал хэлэх гэсний хэрэггүй шүү.
Хүн алж байхыг харжгаад яагаад цагтаа дуудаагүй юм бэ? Чи намайг тэгэж их тэнэг гэж бодоо юу? Хаашаа ч зугтах гэд хэрэггүй. Би чамайг дуугүй болгохын тулд яг одоо очиод ална. Гэхэд Яппом тэр төрөвч энд амьдарч байсан эмэгтэй хүн биз дээ. Гэхэд өвгөн Чи хүнийг яаж мэдсэн юм? гэхэд Яппом яагаад гэвэл түүний үлдээсэн цорын ганц зүйл төрөвч биш учраас тэр. Хэрвээ чи надад итгэхгүй байгаа бол яг одоо энэ нүхээр шагаагаа тарчих. Би үнэхээр цагдаа дуудахгүй. Бид хоёр яг нэг завин дээр байна. Эдгэр зүйлсийн талаар хүмүүс мэдвэл бидэнд хоёуланд нь муугар л иргэн гэдгийг чи мэдж байгаа шүү дээ. Гэхэд өвгөн нүхээр харангаа Үнэхээр гэж юу? Энэ төрөвчнээс өөр ямар нэг юм байгаа гэж юу? Үгүй. Яавч боломжгүй. Чи бол танихгүй хүн. Чамайг намайг хуурч мэхлэхгүй гэдгийг би яаж мэдэх юм? Баталж харуул. Яг одоо надад үзвэл тэр зүйлд үнэхээр ямар хүчтэй. гэхэд Яппом дотроо би өөрийнхөө хуучин царайгаа үгснээс ч илүү үзий ядж байсан юм. Гэхдээ түүнийг өөртөө итгүүлж үнэмшүүлэхийн тулд надад өөр сонголт байхгүй. Гэд өвгөн рүү нуруугаа харуулж зогсоод зүйлтийн төгжийг тайллаа. Өвгөн завсраар харж байх ба Яппом нүдэн дээр нь хуучин төрхөндөө орчлоо. Тэгэд эргэж хараад одоо надад итгэж байгаа үстэй гээл асуулаа. Энэ үедээ Яппом зүхтаж оргоно гэдэг энэ амьдралд минь аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй. Энэ газар төрөлцсөн лабиринт шиг бөгөөд би хаашаа зугтсан түүний гараалганд ирэл байж байна. Дээрэс нь энэ их боронд энэ хүнээс төрүүл зугтна гэдэг бараг л боломжгүй зүйл. Бас би энэ бүхний учрыг тайлахаас өмнө өгчгэж болохгүй. Тэгэд Яппом утсан дээрээ цагдаад байгаа байршлаа бичиж тусламж хүссэн зурвас илгээлээ. Зурвас дээр Мянхён ядуусын хоролд 301 тоо дөрөнд би төгжигдчихлээ. Энэ тхүү амны хэрэг гарсан. Яаралтай тусламж ирүүлнэ. Би 301 тоо дөрөнд нуугдж байна гэж зурвасаа биччихэд Яппом дотроо боломжтой бол аль болох удаан яриа өрнүүл цаг хожих хэрэгтэй гэж бодож байтал нөгөө өвгөн Би үнэхээр итгэж чадахгүй. Надтай яг адилхан хувь тавилантай хүн бас байдаг гэжтэй. гэж ярих үед Яппом дотроо надад их цаг байхгүй. Цагдаа ирэхээс өмнө би бүхнийг мэдэж авах ёстой гэд өвгнөөс надад энд амьдарч байсан эмэгтэйн талаар мэддэг бүх зүйлийг хэлж өгөөч. Гэхэд өвгөн Эхэнтэй бол дуунд ямар ч онцгой садан зүйл байгаагүй юм аа. Иймэрхүү ядуу газар амьдардаг хүмүүс бүгд л адилхан шүү дээ. Тэд ямар нэг өдөр гинт гарч ирээд л түүнэр харанхуйд чимээг үхэн амьдарцгаадаг. Гэхдээ л тэр миний анхаарлыг татсан юм. Тэр ийм газар амьдрахад дэндүү залуухан байсан. Бас түүний нүүр бие бүхлээрээ хөхөрсөн, шарахтай байсан. гэд ярихад Яппом тэр биен дээрээ шарах сорвтой байсан гэснү. Яагаад тэр вэ? Гэхэд өвгөн Тэр хизээж хэнд ч юм хэлээгүй. Энд хинч бусдын өнгөрсөн амьдралын талаар асуудаггүй юм. Түүнээс гадна тэр ямар нэг зүйл ярих тэнхэлтэй байсан эсхийг би мэдэхгүй байна. гэд бас нэг дурсамжаа ярьлаа. Нөгөө эмэгтэй хүнжилдөө чихээ дарсан. Намайг уушлаарай. Гуй, болоо штэ. Гэцээ уйлжээ. Өвгөн Тэр шунжин уулж хашгирдаг байсан. Би түүнийг хардарж зөөдлээд эсвэл хийм хараад байна гэж боддог байлаа. бусад хөршүүд хаалган инүүдэд чи чимээг байж чадахгүй байна. Хүн амьдрахад хэцүү болгоод байна штэ. Чи хаалгаа түгшлээгээд наа чимээ чин зогсохгүй гэд уурлаж байтал өвгөн тэдэн дээр очиод Тайвшрал та. Тэр зүгээр л өвчтэй байх гэж хэлж байжээ. Энтхийн юм үзэж нүд тайлсан хүмүүс хүртэл түүнийг тэсвэрлж чадахгүй байсан юм. Бусад хүмүүс түүнийг хол байлгахыг хичээдэг байсан. Учир нь түүний азгүй байдал өөрсдөд нь халдчих вэ гэж айдаг байсан юм. Гэхдээ би санаа зовхгүй байж чадаагүй. Би түүний биеийг эдгэрч байгааг харж байсан юм. Гэвч түүний сэтгэл санаа улмалд ордож байлаа. Цаг хугацаа түүнийг ангааж чадаагүй юм. Тэр эмэгтэй өрөөндөө ганцаараа хогон дунд юм идэж, жинэн аимшигтай хурдаар нэмэгдэж байсан. Би түүнд хоол төгүүлж өгдөг байлаа. Би хэр тус хүргэснээ сайн мэдэхгүйч ямар нэг байдлаар түүнд тусламар санагдсан юм. Магадгүй би өөрийнхөө нас чацсан өхнөөс сандаг байсан биз. Нэг өдөр би гадагшаа гарахад тэр миний хаалганы гадаа нэг зүйл үлдээчихсэн байлаа. Тэнд ягаан төрөвч бас чамд зориулв гэсэн бичиг үлдээсэн байсан юм. Энэ бол түүний хамгийн үнцэнтэй эд зүйл байсан. Тэр үүнийг надад талархсан сэтгэлээ илэрхийлж бэлгэлсэн гэж би боддог. Тэр үед тэр үүнийг нас барахынхаа өмнө надад бэлэг болгоо гэсэн гэж би огт бодоогүй юм. Би түүнийг өрөвдсөн. Бас түүнд юу ч хэлж чадаагүй. Гэхдээ тэр маш дулаахан сэтгэлтэй хүн байсан. Тэгээд би төрөвчийг нээхэд миний өнөөх цаасыг дотор нь хийчихсэн байсан минь хоёр ижлэхэн болчихсон байсан. Гэхдээ энэ хоёр ижлэхэн зурвас ямар нэг хачин зүйл байлаа. Тэдгээрийг хивэлсэн ч юм биш. Үрчлээс нь хүртэл яг адилхан байсан юм. Тиймээс тэр шөнө би өөрийнхөө хамгийн үнцэнтэй зүйлийг
Тэр төрөвчөнд хийхээр шийдсэн юм. Миний таамаглал зөв байсан. Энэ төрөвч дотор нь юу хийн? Яг тэр зүйлийг яг ижлэр нь хуулбарлан олшруулдаг байсан юм. Тиймээс тэр ядуу охины өгсөн бэлэг бол жирийн нэг төрөвч биш байсан. Гэж ярихад Япон дотроо миний зүв байж тэр ердийн нэг төрөвч биш байна. Гэхдээ түүний ярианы нэг л зүйл сонир санагдаж байна. За яах вэ? Одоохондоо түүнийг яриулах хэрэгтэй. Гэж бодоод Япон өвгнөөс асуулаа. Энэ төрөвч төлөөс нэгтэггүй гэж юу? Энд ямар нэг хор ур шиг гаж нөлөө байхгүй юу? Гэд асуусан чинь өвгөө өрөөнөөс аль хэдийн гараад явшиж. Тэгсэн өвгөн Японы өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгох гэж байдгийн. Хаалганы түлхүүрээ зоож байхдаа өвгөн "Эн чинь ямар бурхны адислал гэж чинь вэ? Энэ төгс адислал. Тэр надад бас энэ өөр нэг бэлгийг авчирч өгсөн байна. Учир нь бодоод үзэлтэй. Би аль хэдийн нэг хүн алчгсан. Тэгэхэд би яагаад энд суугаад чамайг сонсоод байх ёстой юм бэ? Хэрвээ би чам шиг тэр зүйлтийг ашиглавал би шинэ амьдралаар амьдрч чадна. Залуухан охтуудтай жаргаж чадна. Би энэ гутамшигтай амьдралдаа цэг тавьж чадна." Гэд хаалгыг нээх гэж түлхтэл Япон дотроос нь зөрүүлээ түлхэх юм байгаа сте. Тэгэл одоо болно. Би аль хэдийн цагдаад мэдгчгсэн. Тэд барыг ирж аваа. Энд тхийн жижиг гудамжаар цагдаагийн машин багтаж ороход ямар хэцүү гэдгийг чи мэдэх үү? Би тэр өвглийн эмэгтэйг мэдгэтгэхээр залгахад цагдаа нар ирэх гэж хэр хугацаа алдсныг мэдэх үү? 20 минут. Бүх л бүтэн 20 минут шүү дээ. Тэд энэ хороололд хин нэгэн өгөхөд огтхон ч санаа тавьдаггүй юм. Гэд өвгөн хаалганы завсраар цээжин хэсгэрээ ороод ирлээ. Тэгснэ Намайг зүгээр л бууж өгнө гэж бодсон уу? Чи хизээч хожихгүй. Бас зүхтаад ш нэмэргүй. Чи одоо харж байна уу? Зүхтах газаргүй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Айж сандарсан царай чинь хүртэл ямар хөөрхөн харагдаж байна гэж тэр зүйлд үнэхээр ерөвсөн бололтой. Тэр зүйлтийг авахаас өмнө чамайг жаахан амтлах хэрэгтэй байх. Санаа зовлтгоо дээ. Би чамд сайхан мэдрэмж төрүүлэх болно. Гэхэд Япон "Дуу бай новш минь" гэд хамаг хүчээрээ гүйжрээд хаалгыг мөргчлөө. Өвгний цээж хаалганд хавчуулагдж цохигдоод газар унчлаа. Япон намайг зүгээр суугаад чиний хүссэн зүйлийг хийх гэж бодоо юу? Гэхэд өвгөн "Мөн новш. Цээж амьсгалж чадахгүй" гэж ялах үед Япон "Чи маш их өвдөж байгаа л та. Магадгүй чиний хавир хугарчихсан байх. Гэхдээ гол асуудал нь энэ нь хангалтгүй байх болно. Ялангуяа чиний түүнд хийсэн зүйлийн хажууд бол бүрч багтах болно. Чи өөрөө хэлсэнтэй. Чи түүнд өдөр бүр хоол зөөдөг байсан гэж. Гэтэл чи түүнийг хэд 10 хоног өнгөрсний дараа л өгсөн гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Тийм учраас чи өгснийг нь мдээгүй хэрэг биш үсттэй." Гэд хөөрхөн эмэгтэйг бодж байлаад хэлэхэд өвгөн Яаж чи үнийг? Гэхэд Япон "Тэр надад үзүүлсэн. Бас тэр надад сонсгосон." Гэд өвгний хутгийг аваад "Чи түүнд ямар хэрэгслэл үлдсэнийг би бүгдийг нь харсан." Гэд нулимсаа урсгаад өвгний урд хутгаа атгаа зогслоо. За тэгэд Япон нас орсон хөөрхөн эмэгтэйн дурсамжийг харснаа ярьлаа. Коридороор хөөрхөн эмэгтэй сарвчтай малгай өмссөн хамрандаа наалт нагаад суг таяг тулцсан явж гин. Өрөөлөгөө орох үед байрны өвгөн бас нөгөө мөнгө хураадаг нөхөр хоёр суугаад ярилцчээдэг. Энэ залуу эмэгтэй энд юу хийж яваа юм бол тоо? Мэдээ шүү дээ. Гэхдээ тэр тэмцсэн харагдахгүй байгаа үсттэй. Энтхийн амьдрал бол харгас шүү дээ. Тэр ямар зовлон туулсан юм бол тоо хөөрхөн минь. Удалгүй Япон уйлаад сууж байх бөгөөд өрөөнд дотроос тасралтгүй нөгөө эмэгтэй уйлж "Болооч" гэж хашгирах чимээ сонсогдож байдгийн. Япон энэ бүхнийг сонсоод нөгөө эмэгтэйг үнэхээр хөөрөвдөж чихээ дараал нулимсаа асгарууллаа. Удалгүй өрөөнөөс мөнгө хураагч өмдөө татсан байдалтай гарч ирдэг ба мөнгө хураагчийг гарваг уу араас нь байрны өвгөн Японы нүдэн дээр хаалгаар яваад орчлоо. За тэгэл хаалгаа хааснаар дахиад урилж чарлах дуу хадлаа. Япон чихээ дараал "Болоод" гэж хэлж байх ч юу ч хийж чаддгүй. Өвгнийг гарсны дараа Япон эмэгтэй өрөөнд ороход нөгөө эмэгтэй мөнгө атгцсан хүнжилдөө нүцгэн сууж идэг. Энэ үед гадаа нөгөө хоёр бузар ингэж ярилцж байна. Байрны өвгөн төлбөр хураагчаас "Хөөе. Чи яагаад түүнд байнга мөнгө өгөөд байдаг юм бэ?" 500 вон, 1000 вон. Энд чинь хоримтлуулагдсаар байгаад их мөнгө болдог байхгүй юу? Чи одоо хүртэл тааж амжаагүй хэрэгөө? Угаана ашиглал да. Хэрвээ бид цагдаад баригдлаа гэхэд тэдний хамгийн ихтэй л ярьж чадах зүйл бол биеийн үнэлэлт байх болно. Нэрээ тийм шүү дээ. Тэд биднийг харилцан зөвшөлдсөн хэрэг гэж хэлнэ л дээ. Харин тэр охиныг зүгээр л нэг биеийн үнэлэгч гэж бодох болно шүү дээ. Тань шиг бизнесмэнүүд нэлийн ухаалаг шүү тийм ээ. Чи надад суралцах зүйл их байна да. Гэж ярилцаж байхад Япон энэ бүхнийг хар зогсохдоо хөөрхий түүний нэгэн цагт хоосон байсан төрөвч тэр гутаанд оромжилсан төлбөрүүдээр дүүрч түүний бие махбодч бас сэтгэл гутралд орж
их хэдснээс болоод хөөж томорсон байсан юм. Өрөөнд тэр чигтээ ялдарсан хог болон шархацсан бие тэр заваан зүйлийг хийснээс болж гарсан үнэртэй усан байсан. Тэр эмэгтэй хогоор дүүрсэн өрөөнд их хэмжээний хоол идэж байхдаа тэр өөрийгөө хиндэж гоё харагдуулахгүй байхын тулд зориудаар ийм болгож хувирсан. Яагаад гэвэл тэр ирчүүдийг өөртөө татахыг хүсээгүй. Ингэснээр хинч түнд гар хүрч чадахгүй гэж тэр бодсон байх. Үүнээс болж тэр аль хэдийнэ засрахын аргагүйгээр эвдэрч сүрсэн байсан. Бас энэ л түүнийг гаргаж чадах цорын гац эсэргүүцэл амьд үлдэх арга зам байсан юм. Гэвч хүсэл тачаалд авсан мангасуудын хувьд бол түүний зөвхөрөнгөө барсан эсэргүүцэл хангалттай байгаагүй. Түүний хэрэг чин нэмж аимшигтай болгох чамаа байгаагүй. Тэд түүний хэдэн зуун удаа, хэдэн мянган удаа үл тоосон. Эцэст нь тэр туйлдаа хүрсэн. Эмэгтэйг өгсөн өдөр байрны өвгөн төлбөр хураагч хоёр өрөөнд нь орж ирснэ. Хөөрхи. Ямар гамшиг нь вэ? Тэр барыг өөрийгөө идээд өгч гэж. Яах гэж энэ мөн овшинд өгдөг байна. Бид яаралтай цагдаа руу залгах хэрэгтэй. Чи ч галзуурч гисэн юм уу? Би яасан гэж? Бид заавал тийх ёстой шүү дээ. Хэрэв тэд одоо задлан шинжилгээ хийвэл бид гарцаагүй түнд юу хийсэн мэн баригдах болно. Бурхан минь. Тэгээд бид яах ёстой юм бэ? Би шоронд ормооргүй байна. Би шоронд байхдаа нэг хүн ингэж ярихыг сонссон юм байна. Хэрвээ цогц хангалттай задарсан байвал тийм төрлийн уул мөр хайлж арилаад задлан шинжилгээнд харагддаггүй гэсэн. Хасаа гурыг асаа. Огны үнээр түүний ялзарч буй биеийн үнэрийг хангалттай далдлаад өгөх болно. Ямар төвөгтэй новш вэ? Өгсөн хойноч бидэнд гай болж байна шүү дээ. Тэр чинь гэж гайхаад өвгөн эмэгтэй төрөвчтэй мөнгийг хараад авч байхад нь Япум харж байдаг ба энэ бүх болсон зүйлсийг нас барсан эмэгтэй ямар нэг байдлаар Япумд харуулсан байна л та. Тэгээд өвгөн төрөвчийг нь аваад одоо чамд хэрэг болохгүй гэчээд яваад өгчээ. Япум чи өөр үнийг мэдмээр юм. Чи түрүү надад өдөр бүр түүнд хоол зөөдөг байсан гэж худлаа хэлсэн шүү дээ. Хэдийгээр чи түүнийг хэд хоногийн дараа л үгснийг нь мэдсэн гэж хэлсэн ч тэр надад бүхнийг үзүүлсэн, бас сонсгосон. Бас та нар түүнд юу хийснийг би бүгдийг харсан. Чи түүнд яаж ингэж хандаж зүргэлсэн юм бэ? Тэгчгээд чи түүнийг чамд төрөвчөө үлдээж амьдралаа өөрчлөх бэлэг болгоо өгсөн гэж хэлж зүрхэлж байна гэж үү? Үгүй, чи бүгдийг буруу ойлгосон байна. Ярилцъя л да. Би ял шийтгэлээ хүлээн зөвшөөрөх болно. Чи цагдаа нар ирж байгаа гэж хэлсэн биз дээ. Тэгвэл бүх юм дууслаа шүү дээ. Намайг битгий аллаа. Одоо тэгээд яах гэж байна? Тэр аль хэдийнэ өгчихсэн байхад тэднийг энэ мэт зүйл ярилцаж байтал Япумын утас дугарлаа. Уцаа гаргаж ирээд тартал цагдаагийн байгууллагаас хороол руу тээврийн хэрэгсэл орох боломжгүй тул ажилчид явгаа очиж байна. Ойролцоогоор 5 минут тэсэж байгаарай гэсэн мессеж ирсэн байлаа. Япум уцаа харчаад би төр зур ухаан алдчихжээ. Цагдаа нар ирэхэд 5 минут үлдсэн байна. Энэ бүхэн ийм байдалтайгаар төгсөх ёсгүй байсан юм гэж хэлээд газар суух өвгний урдаас хутгай бариад өглөө. Япум надад чамайг шийтгэх хэрэг байхгүй гэдгийг чи мэдж байгаа үсттэй. Гэд өвгний нүүрэнд тулаад хэллээ. Япум өвгний хүзүүнд хутгай тулгаад гэхдээ чамайг шийтгэх хэрэгтэй нэгэн би. Чи энд амьдарч байсан тэр эмэгтэй гэж бодож байна уу? Чи хэн гэж бодож байна? гэж хэлснээ өвгнийг үнсчиж байгаа. Япум өвгөнтэй үнсэлцэж байхдаа дотроо би чадах бүхнийг хийсэн. Үлдэх зүйл нь одоо зөвхөн чамд л үлдэж байна гэж бодлоо. Энэ хооронд түрээсийн байранд 2 цагтаа ороод ирсэн Япумын байга өрөөг хайждаг. Би маргааш нь сэхлээд амарч явах хэрэгтэй байсан юмсан. Гэд өрөөний хаалганд тулж ирлээ. Энэ үед өвгөн сая ямар сайхан байваа. Намайг дахиад үнсэж чиний хэл их зөөлөх юм. Дахиад нэг удаа үргэлжлүүлээд өөр зүйл хийцгээе. Чамд үнэхээр таалагднаа. Гэд Япум руу харуулцахад Япум дотроо тийм ээ. Бид хоёулаа нас барсан эмэгтэй эд зүйлийг авч тэрний тухай бүхнийг мэдсэн болохоор хоёулаа шоронд суугална. Гэхдээ энэ нөхцөлд хин ч харсан намайг хохирогч гэж харах болно гэж бодож байтал цагдаа хаалгаар орж ирээд өвгнийг цэглэхэн буугаар бодчихлаа. Улуу өвгнийг гадаа авч гарсан байх бол өвгөн та нар энд яаж ийм хурдан ирсэн юм? Яагаад надад ийм хийж байгаа юм? Гойж байна. Намайг зүгээр орхиоч. Наад хүнээ дахиад нэг шалгаад үзээчтэй. Би та нарт хэлээгүй лөө. Тэр л хэлсэн юм. Тэр намайг эхлээд үнссэн. Энэ бол түүний жинхэнэ царай биш. Гэхэд цагдаа хамаатад хинч чиний ярьсан зүйлд итгэхгүй. Тэр зүйлд түүний царайг өөрчилдөг юм. Тэр зүгээр л царай муудыг бяцхан гахаа. Хүлээгээрэй. Миний төрөвч. Тэр миний төрөвчийг хулгайлчихсан гэж өвгөн хашгичж байгаад цагдаагийн нүрийг хадж унгаад Япум руу дайраад чамайг ална да. Чамайг заавал ална гэд хэлж байтал гинт зог тусаад царин сонирн болчлоо. Яасан гэсэн чинь өвгний хөлнөөс нөгөө эмэгтэй гараараа барьсан байх ба өвгөн огцом шидэгдээд Япум цагдаа хоёрын нүдэн дээр явган хүний өндөр шатны уран өнхөрчдөг. Энэ бүхнийг Япум хар зогсохдоо би түүнийг үнсэн цагаас л эхэлж
ийм зүйл болохыг нь мэдж байсан юм. Гэвч түүний хийхээр шийдсэн зүйл миний төсөөлж байснаас хамаагүй харгас хэрцгий бөгөөд өршөөлгүй байлаа гэж боддгийн. Харин шатны уран хөрсөн өвгөнийг хүзүүн хугараад гарны ясанд хүртэл арьсаа цолоод гарцсан байдаг. Харин энэ бүхнийг харах Яппумын цаана нөгөө чөтгөр шиг эмэгтэй зогсож байдаг. Ерөнхийдөө Яппум өвгөнийг үнсэн шалтгаан бол Яппум төрсөн хүн болгоны биеийн хэсэг тодорхой хэмжээнд бэртдэг. Тиймээс өвгөнийг өөрийн гараар алчвал шоронд орох учраас өвгөнийг үнсэж бэртээгээд нэг мөсөн эмэгтэй өшөөг авахын тулд алах зорилгоор бүр нэлээд удаан үнсэлцэж биедээ сая хүргэсэн юм байна л да. Тэгээд өвгөн хэдий чинээ Яппумд хүрэн төдий чинэгээрээ их бэртэн. Тэгээд бүр өгчөж байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг маань үгээр дуслаа. Баярлалаа.